Таасан байцгаана уу? Өнөөдрийнхөө хичээл дээр би та нарт счетчик сайтн дээр яаж счетчик суулгах вэ гэдгийг зааж өгье. Счетчик гэдэг маань одоо бидний хяналтын самбар гэж хэлж болох юм да. Сайтн дээр чинь хичнээн хүн хоногт орж ирсэн байна. Хэр утсан байна, юу утсан байна гэдэг счетчик. Тэхийн тулд Live интернет гэдэг рүү ороод тэгээд получить счетчик гэдэг дээр дарлаа. Ингээд ийм цонх гарч ирэхээр энэ ч хэдүүлээ сайтынхаа хаягийг танаа. Мэдээж та нарт хаяг чинь ирсэн байж байгаа. За хоёрдугаар энд нь бол адилхан хаягаа бичэн тэгтээ www гэж нэмж бичиж өгнө. За гуравдугаарх дээр нь бол хэдүүлээ сайт чинь юуны тухай байх юм нэрээ бичнэ. Жишээ нь барилгын тухай сайт байх юм бол барилга, байшин, барилгын материал гэдэг юм уу одоо түлхүүр өгнүүд гэсэн үг. Дараах дээр нь мэдээж мэйл хаягаа бичлээ. Тэгээд нууц үгээ оруулъя. Нууцгүй дахин оруулъя. За дараачих дээр нь бол мөн л адилхан нөгөө түлхүүр өгнүүдээр оруулнаа. За энэ дараач нь статистик гэдэг бол баг бидэрт хэрэггүй шахах юм дөө. За хэл сургалтын дээр бол дарахлаар олон хэлнүүд гарч ирэн аль дуртайгаа сонгож болно. За энэ бол ямар нэгэн юунд оролцох юм уу оролцохгүй юм уу өөртөө мэдээд тухайн сэдвээр за би бол оролцохгүй гэж тавьчлаа. Эндээс та нар харж болно. Одоо шинэ тоглоомны сайт бол тоглоом одоо юу ч хийж болно. Хоолнд хэдвэл хоолны тухай сэдв. Тэгээд оролцсноо гэх юм бол оролцно гэж тавиад оролцохгүй гэх юм бол оролцохгүй гэдэг та. За ингээд цааш явлаа. За энэ цонхноос та нар харахад одоо энэ счетчик хэдүүлээ өөр юм болгоё. Энэ дээр одоо ч гэсэн жинхэнэ нэг HTML гэсэн код нь байж байгаа. Дарыг. За ингээд олон цонхнууд гарч иж байна. Энэ бол бидний счетчик. Эндээс дуртай загвараа бид нар сонгож авч болно. Жишээ нь энэ цонхыг авъя гэж бодъё. Энэ цонх нь бол илүү одоо тодорхой мэдээлэл өгсөн байгаа. Тэчнээ хүн орсон, тэгсэн ингэсэн гэдэг одоо бүх статистик одоо тооцоо баланс чинь гэсэн үг дээр. За энэ дээр дарахад счетчик чинь ямар өнгөөр гарцаж энэ дуртай өнгөө сонгож авч болно.
сонголтын дээр нэх гацаад удаадаг шаардлагагүй яагаад гэвэл дараа нь буцаж ороод зээлүүл хизээ ингээс олчих болно. Жишээ нь би энэ саарлаг сонгоё гэж бодъё. За доошоо буугаад өстө HTML код авъя. За энэ бидний код гараад ирлээ. Энийг ингэж харлуулад ингээд өөрийнхөө сайт руу оръё. За хуудас маань гараад ирлээ. За энэ дээр бол саяныхаа энэ шочка хаалвал хаана байрлуулжуулна. Ихэвчлэн хүмүүс одоо виджет руу оруулдаг. Виджет сонгоё. За виджет маань гараад ирлээ. Эндээс одоо текстүүдийг татаж авчираад энэ дотроо хэдүүлээ саяны авсан HTML код оруулна. За ингээд хатгаллаа. Хаач. За одоо эргээд бүгдээрээ сайт руу ороод юу болсон байна гэдэг харъя. За ингээд манай юу маань гараад ирлээ. Шочк маань. Харж одоохондоо мэдээж миний хоосон байгаа. Яг л энэ шинээр анх хийж явахдаа байсан учраас хоосон гарч иж байна. За ингээд энэ хичээл дуслаад түр баяртай.